За та бүхэнд өдрийн мэнд хүргье. За төсвийн тодтол хийж байгаа учир шалтгааныг бол сайн ойлгож байгаа. Бас дэвчиж болох зардлаа хасаад ингэ явж байна. Өнөөдрийн энэ хурал дээр бол бас дэвчиж болохгүй зардлууд бас олон байгаа. Ялангуяа манай нийгмийн бодлогын байнгын ороотой холбоотой асуудлууд бол нэлээд байгаа. Тэг яг тодтол хийж байгаа одоо хэд хэдэн арга замууд байна л да. За хөрөнгө оруулалтын зардлууд хасагдж байна. Учир шалтгааныг сая бас нэлээд ярьчлаа. Дараагийнх нь тэр 9% цомогтгол гэдэг зүйл байгаа. За дараагийнх нь урсгал зардал гэдэг. Үндсэндээ нэг ийм зүйлүүд л байгаа да. Тэндээс энэ хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр танагдж байгаа дээр энэ тоног төхөөрөмжийн 60 тэрбум гэдэг одоо сонсоход хайр юм. Одоо тэгээ орон нутгаар явхад энэ тэнд ингээ очиж сонсож байхад маш их тоног төхөөрөмжүүд дутагдaltaй. Орон нутгууд автомашины хангалт одоо төдийлэн сайн биш. Өчигдөр ихэл Сүхбаатар аймгийн онгон сумынхаа ирээл машингүй пурган нэвдэрсэн гэл ингээл байж байгаа. Жишээ. Доронтын давшилбарын машин одоо хизээ өхөө гээл ингэж. Хинтигээс бас олон сумдууд ингээл асууж байгаа жишээ. Тэгэхээр энэ би бол шууд асуухад энэ 60 тэрбум төгрөгийг эргүүлээ тавих болцоо байна уу? Одоо копийн хууль бол бас яг адилхан тохиолдсон шүү дээ. Хийж чадаагүй татагдсан 5 сарын 31-ээр гэхдээ эргүүлээ тавьж байгаа. Тэгэхээр би дэвчиж болох зардал болохгүй зардал гэж ангилахад энэ бол бас дэвчиж боломгүй зардлаа гэж ингэж бас бодож байгаа. Дараагийнх нь энэ эрүүл мэндийн даатгалын сангаас бас нэг 40 тэрбум. Одоо нөхцөл байдал нь ямар байгаа вэ? Орон нутгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Одоо ингээд очиход орон нутагт эрүүл мэндийн салбар дээр нийтлээ хэл амтай байгаа шүү дээ. Иргэд олон нийт маш их бухимдалтай байгаа. Тэгээ одоо эндээс нь дахиад 40-ыг хасчихаар чинь ч одоо ер нь эрүүл мэндийн байгууллага гэж тэнд ер нь үйл ажиллагаа явуулах нь үгүй юу гэдэг юм. За дараагийнх нь тэр цомогтголтой холбоотой асуудал байгаа. Цомогтгол бол 2-3 янз ус дотроо байгаа. Чигүүргийн давхарталтайг нь хасна гэж байгаа. Энэ бол эрүүл мэндийн салбар дээр нэг их гарахгүй болов. Дараагийн нэг тэр цомогтголын нэг бүрэлдэхүүн хэсэг нь юу вэ нөхөр одоо байгаа орон тоогийн одоо сул орон тоог шууд тэр зэгт нь зарцаана гэж. Тэгэхээр эрүүл мэндийн салбар дээр ийм байдлаар зарцааж байна уу? Энэ ч одоо шаардлагатай бол одоо эмч зөвлөгч авахгүй гэдээ яах юм бэ? Тэгэхээр энэ тодтголын оруулж ирж байгаагаас энэ эрүүл мэндийн салбар дээр нэг ийм чухал зүйл байна. За хүүхэд хамгааллын зардлын хөгжлийн зардлыг ер нь яаж одоо хасж гинүү хасахгүй нь. Миний хувьд бол энэ хүүхэд хамгааллын энэ тогтолцоо шинэ хуулиа батлагдаад энэ ч одоо нэг жил болох гэж байгаа. Тэг уул нь бол энэ хоёр зардлыг бол би танахгүй байх юмар ийм байгаа. Дарааш танчаагүй болов уу гэж бас бодож байна. Гэхдээ тодтгол дээр эрүүл мэнд боловсрал хоёроос бусдыг нь бол танна гэдэг байгаа шүү дээ. Би бол хүүхдийн энэ хамгааллын асуудлыг бол би бас оруул. За нэмж 1 минут. Дараагийн энэ тодтголын бас нэг дараагийн нэг одоо хувилбар нь юу гэхээр нэг урсгал зардал гэдэг. Эрүүл мэндийн байгууллагын урсгал зардлаас хараад би танагдаагүй болов. Ялангуяа тэр дулаан захилгааны үн гэж энэ дулааны асуудал чинь бол орон нутгийн аймгийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгүүд дээр бол туйлын төвөгтэй байдал үүсгэн шүү. Хувийн компани халаадаг, мөнгө авах гэдэг өгдөггүй, тэрнээс болоод нүүрсний уурхайтайгаа өр шир үүсдэг. Энэ ч бас орон нутгатаа нэлээд том хэрэглэгчээр явдаг юм байна. Тэгэхээр яг тодтгол хийх бол амархан, өнөөдөр дулаахан байна. Өвөл болно. Тэгэхээр энэ тодтголын маань үр дүн бас тэнд сөргөөр нөлөөлөх вэ гэсэн ийм зүйлүүд бол би одоо тодорхой асууя гэж ингэж бас бодож байна. За баярлалаа. За сангийн амнаас. Санжаад орж дарга. 7 дугаар микрофон. За сангийн ам төсвийн бодлогын төлөлтийн газрын дарга Санжаад орж за гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр тоног төхөөрөмжтэй холбоотой зардлууд бол тодтголоор хасж байгаа гэхээс илүү төрийн эмнэлтийн тухай хуулиар бол автоматар бол хэмнэгдэж байгаа. Тэгэхээр тэр бол одоо гэрээ байгуулаг учраас одоо ингээд шууд тодтгол төр бол тооцоо нь бол автоматар нэгтгэдэг буугаад ороод ирж байгаа. Гэхдээ бол төсөө ажлын хэсэг төр бол яг энэ асуудлыг бас нэлээд ярьсан. За энэ ярьж байгаатай холбоотойгоор бол бас тодорхой хэмжээнд бол ямар байдлаар одоо энийг шийдвэрлэж болох вэ гэдэг бол ярьж байгаа. За хоёрдугаарт орон тоотой холбоотой асуудал бол хөгжлийн бодлого төлөлтийн
баримт бичиг дээр бол маш тодорхой заасан байгаа. За тэр нь бол төрийн албаагчдын нийт оронтойг 9%-аар боруулна гэж байна. За өөрөөр хэл 230 мянган албаагчдыг 9%-аар боруулахаар 20.1 мянган хүн буурах ёстой. Гэхдээ энэ дотроо эмч багш бол орохгүй гэдэг байдлаар бол орцсон байгаа. За яг таны хэлж байгаа асуудалтай холбоотойгоор бол бас яг хүний нөөцийн дутагдал гэдэг одоо талаас нь харах юм бол эмч гэхээс илүү сувилагч асрагч нь бол илүү хомсолттой эрүүл мэндээр байдаг. За багшийн хувьд бол боловсролын салбарын хувьд бол жишээ нь илүү бол багшийн туслах бол одоо сөв дээр бол илүү дутагдaltaй байдаг. Гэхдээ бол томьёол нь бол яхааргүй эмч багш гэдээ орцсон ийм байдлаар бол орж ирчихэд явж байгаа. За тэгээд тэр дагуу бол бид энэ жилийн тодгол дээрс бууруулахаар бол тооцоолыг оруулж ирсэн. За шалтгаан нь юу гэхээр бол эх жилийн үед бол бид нар 1 жилийн дотор хүүхаа гэж шууд бол 20 мянган хүнийг бол бууруулах одоо ийм боломжгүй нөхцөл байдалтай байгаа. За нөгөө талдаа болохоор гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хувьд бол нийт одоо буурж байгаа зардлын хэмжээ бол 36 тэрбум төгрөг байгаа. За бид бол аль болох тарифтай хүний тоогоор одоо тооцогддог энэ зардлуудыг бол бууруулахгүй байхыг хичээсэн. Гэхдээ та бүхэнд бид бас танилцуулж ирсэн. Нийт одоо зарлагын бүтэц маань бол одоо ямар байна гэхлээр 75% нь бол одоо урсгал зардал, 25% нь бол хөрөнгийн зардал бол байгаад байгаа. За тэгээд урсгал зардал дотроо болвол дийлэнх нь бол өөрөө цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, за халамжийн зардлууд ингээд болцоход байгаа. За нийгмийн салбараар нь аваад үзэх юм бол эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллын салбар, боловсролын салбар маань бол нийт төсвийн бас 60-70% руугаа төгсчөд байгаа учраас бусад хэсэг дээр бол бас зөвхөн ачааллыг аваад явхлаар бусад хэсэг дээр бараг зардал үлдэхгүй шахвал тийм л болчиход байгаа. Тэгэхээр аль болох бид нар халамж руу болон нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмжийг бол тодохгүй гэдэг ийм байр суурь бариад явсан. Мөн хүний одоо тоотоо уягддаг ийм зардлуудыг. За эрүүл мэндийн даатгалын сангаас бол зардал бол буурж байгаа. За эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол бас ялгаагүй бичиг хэрэг гэх мэт ийм зарлууд нь бол тодорхой хэмжээр буураад. За би андуураг бол даатгалын санд олгох датаасын хэмжээ бол нэг 40 орчим тэрбум төгрөгөөр буурж байгаа ийм зүйл. 37 тэрбум төгрөгөөр буурж байгаа маа. Баярлалаа. За Идрот гишүүн тодруулаг. Яг хэмнэлтийн хууль гаргасан 5 сарын 31 гэж байгаа. Тэгээ яг төсвийн тодгол дээр жишээ нь яг копи хурал чинь яг ийм байхгүй юу? Бас 5 сарын 31-ний өмнө хамаг юм амжаагүй, зарлаагүй. Тэгээд татагдсан. Эргүүлээд тодтол дээр энэ төсвийн тодтол дээр хасаад гэхдээ дахиад эргүүлээд тавьж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ эрүүл мэндийн салбар дээр энэ эрүүл мэндийн даатгалын энэ сангийн датаасан дээр одоо ингээд даатгалын сангаа ингээд дахиад 40 тэрбумаар зохиод унгаачвал дахиж энэ сан чинь ер нь босч ирэхгүй дээ. Одоо ер нь үлгэн салган байгаа үедээ инх бол дарга. Тийм ээ? Тэгэхээр бас хэдүүлээ дэвчих юм байна, танах юм байна. Би бол энэ дээр одоо бити танаасаа л гэж ингэж бодоод байгаа юм. Тэр боловсон хүчин дээр одоо байгаагийн ингээд энэ оронтой дутууч байсан зүтгүүлвэл дахиж одоо бас энэ ажилчид нь ажиллаа хийх нэг нуруугаа авна шүү. Ковидын үе шиг юм болохгүй. Тэгэхээр ганцхан эмч биш, тэр сувилагч, асрагч гэсэн одоо сул байгаа оронтойг нөхөх сангийн санжаад дурч дарагт 7 дугаар микрофон. За гишүүний саналыг бид бас ойлгож байгаа. За гэхдээ нөгөө талдаа бол хөгжлийн бодлого төлөлтөй хуультай бол бид нар бас нийцүүлсэн байдлаар эрхчлэлийн төсөв оруулж ирэх ёстой. За энэ дээр бол хөгжлийн бодлого 26-ны хөгжлийн төлөвлөгөөн дээр бол юугаар заасан бэ гэхээр урсгал зардлыг 24% барина. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэгт нь. Хоёрт нь бол урсгал зардлыг энэ жилийн төсвөөс дараа жилийн төсөв ингүүт 15%-аар бууруулна. Гуравт нь бол энэ оронтойг бууруулна гэдэг ийм зүйл орж ирчихэд байгаа. Тэр эрүүл мэндийн даатгалын сангаас асгаж байгаа дүн бол түрүүний дээр дэвчиж болох зардлууд дээр нэмээд оронтой асгаж байгаатай холбоотой зардлаар бол буурчж байгаа. За нөгөө талдаа бол бодистоор бол эх жилийн төсвийг бид 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлж хийхийн тулд одоо энэ жилийн төсөв дээр бол одоо нэмэгдэх боломжтой орон зай ойролцоогоор нэг 600 тэрбум төгрөгийн л орон зай байгаа.
тэр дүнд багтах хэрэгтэй болчиход байгаа. За их бол дараагаас сууснаа тий. Трот. Яа. Хоёрдугаар микрофон. За эдрот гишүүний асуултанд хариулъя. За манай даатгалын сан гас нийт 47 тэрбум төгрөг тодтоглоор хасагдж байгаа. За бид өнгөрсөн 23-24 оны бас гүйцэтгэл энэ хагас жилийн гүйцэтгэл дээр бас дүн шинжилгээ хийгээд жилийн эцсээр бас хүлээгдэж байгаа гүйцэтгэл маань 230 тэрбум төгрөгийн бас тийм эрсдэлтэй гарахаар тийм тооцооллыг бол хийсэн. Тэгэхээр одоо бас 47 тэрбум хасагдах дээр бас цаашид бас тусламж үйлчилгээ явуулахад бас тэр хэмжээгээрэл эмнэлгүүд дээр асуудал үүсч одоо санхүүгийн эрсдлүүд гарах тийм байдалтай байгаа гэдгийг хэлэх гэсэн. За эдрот гишүүн. Тодтгол хийнэ. Хэдүүлээ одоо энэ за байшин барилга юмнуудыг бол бас болно. Энэ тоног төхөөрөмж эн чинь хүний амь настай холбоотой шүү дээ. Одоо их хүүхдийн эрүүл мэндийн төв дээр Ямра гэдэг аппарат нь одоо эвдрээд нэлээд хэдэн сар болж байгаа юм л шүү дээ. Эн чинь Монгол улсын одоо ганц одоо хүүхдэд яадаг төв эмнэлэг нь бит. Тэгээ одоо энэ төсвийн тодтгол гээд хин нэгэн хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болоод тэнд Ямраагүй байж иж болохгүй шүү дээ. Тэр КОП гэдэг чинь та хэд бол тэр хэмнэлтийн хууль яриад байна. Яг адилхан шүү дээ. Гэтэ энэ олон улсын хурал манай улсын нэр хүндтэй холбоотой хийхээс өөр арга байхгүй. А яг үүнтэйгээ адилхан энэ бусад тэгвэл зардлуудаасаа өвшөө танаад тэгвэл тэгээд энэ яаж эрүүл мэндийн салбарын энэ тоног төхөөрөмжийг байлгаж өгөөч. Тэр сангийг байлгаж өгөөч. 40 тэрбум төгрөг хэмнэх гэж байгаа гэж энэ сангаа бүр нэг тарааж хаяа дахиад босохгүй юм болгочих үедээ л гэж би бол тэгжэл санаа зовоод байна л. За баярлалаа. За баярлалаа. За Ариун Заяа гишүүн.